5 онд бүтээсэн Гээг тэсэд баримт киноны эхний бүлэгт бид хувийн ашигт мултмал олборлогчдын зовлон бэрхшээл, хүсэл мөрөөдөл, нийгмээс гадуурх хэцүү амьдралыг харуулсан. Тэгвэл одоо өнгөрсөн хугацаанд юу өөрчлөгдсөн? Ямар асуудлууд шийдэгдсэнийг одоо хамтдаа харъя. Малчин Монгол морой сольж геолог уулуурхан ажлыг мэргэжлийн төвшөнд хийх боллоо. Уурхан хаягдлалд голдуу тухлан энгэр ээвэр газраар шоргоолж мэт бүжгинж байсан тэд өнөөдөр уулыг нурааж усыг эргүүлэх дайны томоохон айран болж өргөжөөд байна. Өвөрхангай аймгийн Уянга суманд одоо 12 мянган хуваарай ашигт малтмал олборлогч ажиллаж байна. Аж амьдрал нь хэдийнэ суурин байдал шилжсэн төдийгүй хөрөнгөтэй, техниктэй нэгнийхээ мэдлэлд бүлгээр ажилладаг болсныг харахад үйл ажиллагааг нь хуваарай хэмээн тодтоо харахгүй. Гадна дотны одоо бага хамт одоо хүмүүстээ нүүж ирээд сууршаад зарим нь одоо шилжээ. Ингээд одоо хуваарай ашигт малтмалыг олборлох гээд одоо 20 хэдэн метр гүнзгий ухаад басаараа дэнчин тавиад иймэрхүү байдалтай ингээ байж байгаа юм л. Тэгээ би яг энэ нутгийн иргэний хувьд ингээд хэлэхэд энэ байгаль орчин маань бол үнэхээр сүудэж байна. Ганц одоо газар шороо биш. Уус байхгүй, мод байхгүй. Тэрийг бол би одоо ерөөсөн унган төрхөөр нь байхыг би мэдэх учраас хэлж байгаа байхгүй. Хуваарай ашигт малтмал олборлолтод 5 жилийн өмнөхтэй харьцуулахааргүй өөрчлөлт гарчээ. 10-аас 20 хүн нэг бүлэг болон ажиллах болсон бөгөөд усан буутай ачааны машинтай хүмүүс тэдэнд үйлчилж түрээс авдаг зарчимд шилжсэн байна. Энд чинь шүү дээ энд тэдхийн өчнөө талаас ирсэн усууд байна. Дангаараа ганцаараа явж байгаа усууд байна. Тийм ээ. Тэгэхээр чи одоо эн чинь шүү дээ хэцүү байхгүй. Ховдынхаа төгсөн газар гайгүй гараад манайхаа төгсөн газар муу гарах юм бол ховдынхны тэр гайгүй гарч байгаа газар руу дайхаас ушварах байхгүй шүү дээ. Тэгээ боон зодон болоод тэгэл ерөөсө дандаа тийм л болж байгаа шүү дээ. Өөр одоо яах гэдэг. Тэгэхээр өдөрсөө хамгийн гол зүгээр л энэ нинжа нар гэдэг юм шүү дээ. Энэ чигээр нугна. Юу татвар авдаг энэ аваад нөгөө хайчмаар. Ганцхан гулдмаа алт боловсруулахад 8 сая литр ус зарцуулдаг гэдгийг та мэдэх үү? Энэ утгаараа өнөөдөр дэлхийн улс орон валютын болон алтны нөөцөө нэмэгдүүлэхийг чухалчлахгүй байна. Харин үүнээс илүү усны нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарч эхэллээ. Цэвэр усны нөөцтэй байх нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой болохоор тэр шүү дээ. Тэгвэл Уянга суманд 10 жил суурьшсан алт олборлсон хүмүүс нь нийт хэдэн мянга хэдэн сая литр усаар шороо угаасан бол тооц харахгүй том тоо гарна. Өөрөө одоо ингэ нэг ашиглалтаа болуулаа явж байгаа усууд бол ерөөсөө хамгийн муухай хүний хамгийн муухай хүн тэднэр бүрдсэн гэж ойлгодог. Тийм бол биш. Ер нь бол ийм байгаа. Улс төрчдийн хорвоо бодлогоос нинжа гэдэг хүмүүс төрсөн байхгүй. Төрөөс үүрс одоо бол төрс суглаадлах хэрэг байхгүй. Нэг л өдөр энэ нутгийн алт дуусахад хуваарай ашигт малтмал олборлогчид нүүн алга болно. Тэднийг дагаад Бичил уурхай нэртэй усан буучдын ажил бас зогсох нь тодорхой. Чухам тэр үед шавраар дүрсэн гүнзгий цүнхэл, хиймэл нуурууд, онгойсон нүх, эргэсэн хөрсийг нөхөн сэргээх ажлыг хариуцах эзэн олдохгүй.
Үнэн дээр тэр үед нинжа нэртэй хуваарай олборлагчдоос бичил нэртэй уурхаануудаас ядчил техникийн нөхөн сэргээлт хийчих хэмжээний хөрөнгө авч чадахгүй нь ойлгомжтой. Хуваарай ашигт малтмал олборлагчид зөвхөн алт ухтгүй. Жонш, үнэт чулуу, нүүрс олборлагчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Дорногов аймгийн Айраг сумын цагаан дэлгэдэг газарт биднийг очих үеэр 200 орчим хүн байсан. Албаны мэдээгээр бол Дорногов аймгийн 2 сумын нутагт гэхэд 1000 гаруй иргэн гар аргаар байнга жонш олборладаг талаар судалгаа гарчээ. Дорногов аймгийн Айраг сумын төвөөс зүүн хойд зүгт ойролцоогоор 25 км газарт Голдуу Өмнөгов аймгийн иргэд гоёлын болон хагас үнд чулуу олборладаг. Бид нар энэ үзэн маны газар ингээд ажиллаж байгаа. Бид нар ингээд одоо багаараа 3 хүн байдаг байхгүй. Нэг нөхөнд нэг нь ингээд ухаал, нэг нь дээш ингээд шороо гаргана. Өглөөний ингээд 7-8 цагаас өдөр нэг 2 цаг хүртэл ажиллаа. Өдрөө хоол цайнд орол оройн 8-9 цаг хүртэл ажиллаа. Тэгэл ингээд ажиллаж юм бид нар. Заримдаа ингээд ийм газар ажилтны ингээд эндээ ингээд үзэн маань чулууны ийм шаашаа дагаж үйдэг. Ингээд заримдаа таарч үе, таарахгүй ч үе. Мөнгө олох гэж л явд байна да гэж. Одоо энэ цаанд уурч шүү дээ. Тэр цаан бас ингээд ухаад хүмүүс явж байгаа. Саатлын нөх явж байгаа. Саатлын нөх. Тэгэл одоо охтлын нөхштэй л ингээд явж байгаа шүү дээ. Чулууны нинжануудын амьдралын хэв маяг, ажиллах зарчим алт жоншныхоос бараг ялгаагүй. Гол малтмал нь үзмэн ман. Байгаль дургасан байдлаараа хагарч бутраагүй том хэмжээтэй олдвол нэлээд үн хүрнэ. Саяхан гэхэд зүйрлвэл бичгийн ширээ шиг хэмжээтэй үзмэн ман олсон эмэгтэй чэнжүүдэд 80 сая төгрөгөөр зарсан талаар тэд ярьж байлаа. Харин тэр үзмэн маныг хятадууд цааш нь хэд дахин нугалж үн төрөгснийг хэлж мэдэхгүй юм. Хуваарай жож олборж байгаа хүмүүсийг хөөж туугаад бол бас үр дүнд хүрэхгүй. Хамгийн гол нь тэр газрын зөвшөөрөл авсан компанитай харилцан тохироод гэрээ хийгээд газар дээр нь тэр хүмүүсээр хийлгээд аюулгүй байдлын арга хэмжээг нь аваад тодорхой хэмжээний цалин мөнгөний нөгөө хүмүүсээр хийлгэх юм бол орон нутагт бол бас ажиллах хүч нөөц болцоо байгаа. Аюулгүй ажиллагаа агаал хангах тэгэл тал дээр үүдтэй шүү дээ. 30-40 метрийн гүнд өөртөө ажиллаж байгаа. Тэгэл тэр бол нэг бас яг тэр 4 журмын дагуу ажиллаж чадахгүй шүү дээ. Амнасаа ч хүртэл айлтгах тохиолдсон юм даа. Нэг ингээд цооногд биш 5 хүний шаардал ахад 20 хүн байж та баг. Бид нарын яг бөнгөний санхүүжилтээр л айргийн одоо тэр хүм дэлгүүр одоо бүх төсөв мөнгө л эмчээс л эргэлдэж шít. Уулуурхан гүний олборлолтод шаардагдах зайлшгүй хэрэглээний нэг нь тесэрч дэлбэрэх бодис. Сүүлийн үед жонш болон алтны үндсэн ордод хүмүүс тесрэг бодисыг нууцаар хэрэглэх болсноор өөрсдөө дэлбэрэлтэн дуртаж амиа алдах, насаараа эрэмдэг зэрэмдэг гар хөлгүй болох тохиолдол гарсаар байна. Ашигт бол одоо хуулиусаар болж байгаа бүгдээ теслэх, хуулиусаар теслэх тесрэг дэлбэрэх бодис ашигладаг учраас одоо тэдний дундаас мэдээлэл авах хэцүү байдаг. Бие биенийгээ хамгаалж хамгаалдаг одоо мэдээлэл нууцалдаг хоорондоо сүлжээ үүсгэсэн одоо тэр тал дээр бол хүндрэлтэй байдаг. Тэгтээ бас боломжтой хэмжээнд бид тэмцэж байгаа. Налахын баялагын хүндийд өнөөдрийн байдлаар гар аргаар нүүрс олборлдог 180 гаруй иргэн байна. Энэ хүндийд нүүрсний 30 гаруй ам бий. Тэд 100 гаруй метрийн гүнээс нүүрс олборлож байна. Хэдийгээр тэд тусгай зөвшөөрлгүй ажиллаж байгаа ч эрүүл амьдрах, амьд явах хэсэг нь төр засагт хамаатай. Хэрвээ налахын ургад тесрэг бодис хамаагүй хэрэглэвэл олон сувг хоолоогоор холбогдсон доогуура хөндөй болсон газар бүхэлдээ нурд цөмөрх аюул байгааг
мэрэгжилтнүүд анхааруулж байна. Тэгээ налах хичээл одоо бүгд л томчууд энэ тэнд газар авчлаад авцсан шүү дээ. Тэгэл бид нар ухах ихэр чинь ороолохгүй тэгэл өчнөө том гаагаар авцсан. Тэгэл яг бид нар ашиглаад тэдний ашиглаад явсан нэг юм юунд л оржлоо гэж яаж байгаа юм чинь. Сүүлийн үед тесрэг бодистой холбоотой хэрэг зөрчил байсгийгээд дуулдах болсон. Нэг ламбардны үдэнд тесрэг бодис тавьсан айлын амбараас их хэмжээний дэлбэрэх бодис олдлоо гэд саяхны баримтуудыг тоожвол урт жагсаалт гарна. Азуулахад Монголд одоогоор энгийн хүмүүсэд дэлбэрэлтэнд өртөж их хэмжээний гар цохирол учраагүй байна. Гэхдээ ийм аюул хаяан дээр ч гэсэн хаалга тогшиж байгааг илэрч мэдэгдсэн баримтууд нотлохгүй байна гэж юм. Овор хэмжээ багтаа нэг ширхэг тесрэг бодисыг 1500-аас 3500 төгрөгөөр зардаг болчихсон байна шүү дээ. Гол нийлүүлэгч нь Хятад. Хятадуудаас авч борлуулдаг сүлжээ Монголыг хэдийн нэг хэрд бүсэлчгээд байгаа нь үнэн. Хуваарь ашигт малтмал олборлагчид бусдын адил төрийн зөвшөөрөлтөөр газар ухах эрхтэй болов. Тэднийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийлгэх, аюулгүй ажиллах, нийгмийн даатгал халамжинд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан энэ. Үүний хүрээнд ашигт малтмалын газар, эрдэс баялаг эрчим хүчний яам, байгаль орчин аялал жуулчлалын яам, Швейцарын хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төслөөс бүрэлдсэн ажлын хэсэг дагаж мөрдөх журам боловсруулж байна. Гэхдээ өнгөрсөн 5 жилд ямар ч өөрчлөлт ахиц байхгүй мэтээр бас үгүйсгэж болохгүй. 2007-оос 2012 онд Монгол улсад үзүүлж буй Швейцарын хамтын ажиллагааны стратегийн хүрээнд тогтвортой бичил уурхай төсөл хөдөөгийн иргэд болон малгүй улсын иргэдийн амжилгааг дээшлүүлэх, экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой хэрэгжиж байна. Хуваарь ашигт малтмал олборлагч иргэд өөр хоорондоо ямар нэгэн холбоо харилцаагүй, зохион байгуулалтгүй, уулын нэг, жалгын нэг тарчсан байсан бол одоо нууц биш л дээ. Тэгэхээр Монгол улсын их хурлаас ашигт малтмалын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар бичил уурхайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд том алхам хийсэн. За засгийн газраас 2010 оны эцсээр энэ бичил уурхайг зогцуулах журмыг баталсан. Энэ хоёр баримт бичиг бол өнөөдөр бичил уурхай дээр байгаа олон тооны одоо сөрөг асуудлуудыг зогцуулахад үнэхээр чухал одоо суур баримт бичигнүүд байгаа юм. Доктортой бичил уурхай төсөл энэ хууль журмыг хэрэгжүүлэх ажил дээр онцгой анхаарал тавьж ашигт малтмалын газар, эрдэс баялаг эрчим хүчний яамны оролцоо дэмжлэгтэйгээр орон нутгуудад олон тооны сургалт, семинар зохион байгуулж байна. За ингэж ажилласнаар бид хууль журмыг ард иргэдэд таниулах, за ард иргэдийг бүртгэгдээгүй нөхөрлийн хэлбэрт оруулах, бүртгэгдээгүй нөхөрлөлүүдийг нэгтгэж нэгдсэн том зохион байгуулалтанд оруулах ийм зорилготой ажил хийж байна. Тогтвортой бичил уурхай төслийн тусламжтайгаар хуваарь алт олборлдог цөөнгүй иргэн зохион байгуулалтанд орон ажиллаж байна. Хэд хэдэн нөхөрлөлүүд байгуулагдаж, ашигласан газартаа нөхөн сэргээлт хийж, бас нийгмийн даатгалд хамрагдаж, аюулгүй ажиллах наад захын дүрм баримталдаг болжээ. Түүнчлэн ногоо тарж амжиргааны байнгын их үүсвэртэй болгох талд анхаарч эхэлсэн нь төсөл хэрэгжсэний үр дүн яахаргагүй харагдаж байна. Уг нь нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлээдэг үл болохгүй зүйл байхгүйг эндээс харж болно. Тогтвортой бичил уурхай төсөл болон нөхөрлөлүүд тухайн орон нутагтаа хийсэн гэрээгээр хэрвээ нөхөрлөлүүд ухсан газраа нөхөн сэргээхгүй бол дахин газар ашиглах эрхгүй.
Баянхонгор аймгийн Бөмбөр болон Жаргаланд суманд тус төслөөс хуваарай алт олборлагчдыг нөхөрлөл байгуулан орон нутгатайгаа гэрээ байгуулан ажиллах асуудлыг зохион байгуулжээ. Угтаа бол хуулийн хүрээнд ёс журмын дагуу ажиллах үндсэн зарчим нь энэ юм. Доктортой бичил урхай төслөөс бол тракторын тийм хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Нөхөн сэргээлтэй болохоор ингээд тэр трактораар аваад ингээд карьер гаргуулад ажилладаг. Тэрийгээ тэгээд дор бүрт нэргээд тардаг байгаа. Энэ трактортай болохоос өмнө тийм хугацаан газар зөндөөн байсан. Тэрийг яг трактораа яснаас хойш нөхөн сэргээлт хийсэн байгаа. Бид нэрүүд одоо ингээд орон нутгатаа ингээд шираа тасаад үгээд тэгээд ерөөсөө нөгөө хүн амьтанд хөөгдөн тууг нэмээ. Бид нүртэл тийм айх аюудгүй. Төслөөд байгаа шууд төслийн трактор л хаа явна төстийнхөө тракторыг дагаал тэгээд шороог аваагаал. Ерөөсө тэр үл бидний айх аюулгүй амар. Төсөл хэрэгцснээс бидний амьдралд эрсдэл гэж байгаа. Одоо бол ингээд нөгөө тракторыг ирэхэд гаргуучаад эргүүл трактор тардаа нөгөө садаркныхаа хураамжийг өгөөл трактор игээл тавьчихна. Говьалтай аймгийн Бэгэр суманд өнгөрсөн 100 гар аргаар алт олборлагчид жагсаал зохион байгуулав. Тэд ашиглалтын лицензтэй Марко Поло компани үйл ажиллагааг зогсоож талбайг ухаж эхэлжээ. Энэ үеэр төр иргэдийн хооронд бас л мөргөлдөөн болов. Харамсалтай нь бас нэг залуу 22 настай малчин хайрын амиа алдлаа. Үүнээс гадна Увс аймгийн Өмнө Говь суманд өнгөрсөн намар буун дуу гарсан. Иймэрхүү байдлаар сүүлийн жилүүдэд бусдын лицензтэй талбай руу дайран орж алтын дээрэмдэх эсвэл үйл ажиллагааг нь зогсоох эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах явдал цөөнгүй гарлаа. Дахиад ч үүнээс илүү гай дагуулсан мөргөлдөөн гарахгүй гэх баталгаагүй байна. Манай аймгийн 15 сумын 29 газар бол энэ алтны илэрцэл гарсан. Хууль бусаар алт олборлолтын асуудал бол нөхөрлөө байгуулахгүй байна. Дуртай газараар нэг өдөр ажиллаж байгаа нэг газар шилжээ явчихна. Ерөөсөө ингээд улс орны одоо тэр гарч байгаа хууль дээр нь зарагдахгүй юм л да. Ерөнхийдөө бол 20 мянган хүн гэдэг бол 2000 гаруй хүн амтай сумын тэр засаг захиргааны байгууллагууд маш их хатсан ачаа байдаг юм бэл. Иргэдийн хурал компани эднэрт өгөхөөргүйгээр ерөнхийдөө бол нөхөрлөл байгуулж ашиглуулъя. Нэгэн тийм илэрч ихтэй байгаа учраас ашиглуулъя гэсэн тийм санааг бас дэмжиж тэдний иргэдийн хурлын тийм шийдвэр гарсан байна. Дэлхийн хамгийн ядуу буурай 12 орны 650 мянган эмэгтэй 1.5 сая хүүхэд ашигт малтмал олборлох хүн хөдөлмөр эрхэлдэг талаар судалгаа бий. Харин энэ олборлолтоос дэлхийд 20 минут тутамд нэг хүн тэр дундаа хүүхэд амь насаа алддаг гэсэн баримт байдаг. Тэгвэл Монголд өнгөрсөн 10 жил хуваарай ашигт малтмал олборлагчдын хэдэн шороо чулуунд даруулж хэдэн угсан нүхэндээ амьсгал хураасныг бид мэдэхгүй. Барин тавин хилчих тоо баримт дэлгээд харуулчих нэгдсэн судалгаа манад алга. Зөвхөн өнгөрсөн жилийн байдлаар ихэд хуваарай ашигт малтмал олборлдог 42 хүн осолдож амиа алджээ. Түүнчлэн 123 хүн гэмтэж бэртэж хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Та бодоод үзтээ. Хуваарай ашигт малтмал олборлагч харьцангуй цөөн байдаг Дорноговь аймгийн хэмжээнд 6 жилийн дотор 14 хүн шороон дарагдж амь насаа алдсан мэдээ гарлаа. Ингэхэд монголчууд бид хэдүүлээ билээ. Би хүүтэй зөндөөл хэлсэн. Над ажиллаа орхоо гэж. Болсон бол үгүй. Антаж авахгүй юу? Ашигт малтмал гэдэг нөхөгдөшгүй баялаг. Байгалийн баялаг нэг л өдөр дуусна. Хувьсгалынхан энерчээр олборлол магадгүй 20 хүрэхгүй жилийн дотор алтны үндсэн болон шороон орд жонш үнд чулууны нөөц шахуугдах шинжтэй.
Чухам тэр үед ашигт малтамлаар цалинжиж, ашигт малтамлаар амьсгалж, ашигт малтамлаар амьдарч, ашигт малтамлаар хүмүүжсэн тэд юу хийх вэ? Яаж амьдрах бол? Одоо холгой хэлтэй нь шун алтай нь ш. Тэгэл одоо нэг Монгол улсынхаа хуулийн өрөөнд тэгэл өөрөөсөө амьдрал бодно да. Хамгийн гол нь би шавсараа хөгжлөө гэдэг манай төслийн газраас бол яг бидний үргэлж насаараа энэ шороо хийхгүй. Яг бичил жижиг бичил бизнесийн тийм төсөл мөсөл боловсруулж хат тэр хэмжээгээр бол одоо өсчин готолчин болоод тэгэл олон төрлийн салбар төлөөл янз бүрийн ажил байдаг шүү дээ. Тэрийг хийгээл явна да. Гэхдээ тэр болгон бол хийхгүй. Үлдэж байгаа нь бол үлдэнэ. Ингэхэд бичил уурхай хэдэн жил хичнээн хүнийг ажлын байраар хангаж чадах вэ? За яах вэ? Юутаа цаашид хуулийн хүрээнд нөхрөл байгуулж тодорхой хэмжээгээр зохион байгуулалтанд орон ажиллах нөхцөл харьцангуй бүрдэж эхэллээ. Төрд татвар төлж улсаас хишиг хүртэх, даатгалд хамрагдах боломж ядчил нэг хэсэгт нь олдох бололтой. Инглигээд хуурай ашигт малтмал олборлогчид 100 гаруй мянган иргэдийн тулгамдсан асуудлыг бүхэлд нь шийдэж ирээдүг нь баталгаажуулж чадна гэж үү? Монгол улсын засгийн газар ард түмэндээ хишиг хүртээлээ. 2011 оноос сар бүр 21 мянган төгрөгийн хишиг хүртээхээр болсон. Бүтэн жилээр нь тооцвол 800 гаруй тэрбум болно. Энэ бага хөрөнгө биш. Тэгвэл 800 тэрбум төгрөгийнхөн ядаж тал хуваар нь үйлдвэр барьж, олон хүн насныхаа хоолыг олох бүтээн байгуулалт хийж яагаад болохгүй гэж. Хуурай ашигт малтмал олборлогчид нэг газраа удаан байдгүй. Алт хаана гарна тэд тийшээ нүүн. Иймдээч сүүлийн үед зарим нь дуганцэг барьж амьдрах болжээ. Задаад хийхгүй. Дуганцэг гэдэг нь тоонгүй, бас шалгүй, угтаа жижиг гэхэд дэндүү жижиг гэр. Нэг үгээр хэлбэл зүгээр л нэг оромж юм да. Одоо юу хэд ажил хөлгцэн дэх тий. Одоо яах вэ? Энд өсөж төрнөж буй хүүхдүүдийн ирээдүг төсөөлөхөд бэрх хамгийн гол нь тэд эх орноосоо хүртэх ёстой хайр халамжаас хол байна. Тэдэнд зориулсан тоглоомын талбай. Удирдлах тайм машин. Барби, бамбрууш байхгүй. Тэд сурч боловсрч, эрхэлж, наадаж, амттан нэхэж өсөхийн оронд тоос шороонд дарагдаж хүйт таасан халтар гэрт балчир насаан үдэж байна. Хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгмийн тогтолцоо энэ мөн үү? Энэ гэрийг миний мөхөл авч явдаг байсан юм шүү дээ. Би ч яах вэ? Энэ үлцэн хэдийг харахаар бүр өрөвдөд байгаа. Анц манай хэдэж биш. Энэ алтнаас болж олон нэл хамтан ингэж үнч хоцорч байна да. Хариу бүрий болон сунж унтлан ажилласан аав ээж нь гэртээ ирэхэд нялх хурсийнхэн нүдэнд аз жаргал гэрэлтэн.